Дараагийн мэдээг хүргэе. Улсын драмын Эрдмийн театрын урд талбайд LED дэлгэц босгохдоо тус байгууллагад мэдэгдэл хүргүүлээгүй байна. Тус дэлгэцийг босгох зөвшөөрлөг авч гэрээлэгтэй аж ахуйн нэгж нийслэлийн төсөвт жилдээ 15.1 сая төгрөг төвлөрүүлэх заалттай ажээ. Харин хотын ерөнхий менежер тус дэлгэцийн угсралтын ажлыг зогсоож байршлыг өөрчлөх асуудлаар талууд хэлэлцгээр болсон байна. Тэгэхээр үзэгчдээ Улсын драмын Эрдмийн театрын урд талбай болох нийт эзэмшлийн талбайд бол таны харж байгаачлан ойролцоогоор 3 метрийн өндөртэй 3 талтай юм том LED дэлгэцийг бол өнгөрсөн амралтын өдрүүдээр бол байршуулсан байна. Тэгэхээр энэ нь бол бусад LED дэлгэц реклам зар сурталчилгааны самбартай харьцуулахад овор хэмжээний бол маш том юм дэлгэц байгаа. За үүнээс шалтгаалаад энэхүү дэлгэц бол драмын театрын маань гаднах өнгө төрх орчин нөхцөлд нийцэхгүй. За жуулчдын бас харах өнцөгт тохиромжгүй гэдэг ийм байр суурийг бол уран бүтээлчдийн зүгээс илэрхийлж байгаа. За харин нийслэлийн захирагчийн ажлын албаны хотогчлын хилцээс болол одоогоор бол энэхүү LED угсралтын ажлыг төр зогсоосон нөхцөл байдалтай байна гэдгийг бол хэлж байна. Дэлхийн энэ төв театрууд, томоохон театруудын өмнө бол ялангуяа ийм реклам, сурчлагын ийм самбар огтоос байдгүй юм бэл. Москвагийн Болшой театр, Италийн Ла Скала театр, Сиднейн дөрвийн том театр гэдэг нэг ч юм юуны LED дэлгэц, рекламын LED дэлгэц байдгүй. Тухайн театр зарим үед өөрсдөө төр ийм LED босгож дөөрэ ч юм уу шууд дамжуулдаг тийм үзэгдэл байдаг болохоос биш. Энэ соёлын өв болсон энэ энэ манайх ингээд талбай хаана юу харагдана тэрлүү ингээд яриад манай театр ихэд артлынхаа газар ингээд алдцаараа байгаад энэ сүүлийн 20-30 жил алдцаараа байгаад бараг ингээд өөрсдөө орцгаарч болсон ингээд зогсож байгаа. Энэ мэт бүтээн байгуулалт хот тогтчлын ажил хотынхоо түүх соёлтой нийцэхгүй байгааг шүүмжилж байгаамаа. Зарим нийслэлийн төвийн 6 дүүрэгт газар доорх их багтаамжийн зогсоолын ажил хийхээр төлөвлөжээ. За энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт ажлын хэсэг хурласан байна. За тухайн ажлыг төлөвлөсөн хэсэг нь LED дэлгэцийн одоогийн байрлалтай давхцаж байгаа учраас дэлгэц суйрлуулах ажлыг төр зогсоосон гэлээ. Хүсэлтэд ирүүлчихэж байгаа хаана ямар байршилтай ямар самбар. Тэгээд хүсэлтүүдийн зөвлөл сард нэг удаа хуралдаад зөвлөл шийдвэрээ гаргана. Маш олон хүсэлт ирдэг учраас яг тухайн ойр орчимд байгаа бүх байгууллагад энд ийм самбар байрших гэж байгаа гэсэн мэдээллийг бол тэр олон аж ахуйн нэгжид нь бол өгөх боломжгүй. За хэдрүү мэдээж тухайн байгууллагын эргэн тойрон эрхшигт нь зөрчил үүсэж байгаа бол энэ шийдвэрээ эргэж харах бас юм боломжтой. Өөрөөр хэлбэл зөвлөл дахиж хуралдаа шийдвэр дээрээ дахиж ажиллана гэсэн. Нийслэлийн хэмжээнд 493 сурталчилгааны самбар байгаа гэсэн том мэдээ байна. За үүнээс 300 жижиг, 180 орчим нь том хэмжээтэй самбар байна. За харин албан ёсны зөвшөөрөлтөө ердөө 13 дэлгэц байгаа юм. Тэгвэл эх 7 хоногт зөвшөөрлгүй самбарыг албатан буулгаж гэрээг цуцлах ажлыг зохион байгуулна гэлээ. Гэвч дээрх тохиолдлын хувьд төрийн байгууллага өөрөө өгсөн зөвшөөрлөө өөрсдөө эргэж харах шаардлага үүссэн байгаамаа. За энэ мэт уялдаа холбоогүй ажлаас үүдэж үргүү зардал гарсаар байгаа юм. Иймээс дарга цэрэг солигдсон ч бай төрийн ажил залхамж халаатай явах нь чухал байна.